нэвтрүүлгийн ивент төгч Mobicom үлээлтээс илүүг. Би пошт үсэн. Гэхдээ манай номыг яг Монголд байгаа юм шиг зоддог байсан. Пошт үсэн. Пош одоо бас нөө Америк, Европ шиг бас хүүхдийн эрхийг айгуу сайн хамгаалдаг бол поштой ингэж ярьсан бол аав чинь тэгэл гавлагдах байх. Одоо Монголд ирсэн юм чи. Одоо Монголд ирсэн ч үстэй яавал яг. За сайн жаргалаа. Чи ямар ч асуудалгүй баг ганц зүгээр 100,000 төгрөг халаалцлаа. Дараагийн шат руугаа асуудалгүй орно өстэй. За тэгье. За тэгвэл цаг явуулаа. Би бол аавда маш их баярлаг. Бид нар ах トゥ наймуулаа. Тэгээ манай аав биднийг бүх юмар хангаж өгсөн. Бид тус тусдаа өөрийн өрөөтэй байсан. Тус тусдаа өөрийн ээж нэртэй байсан. Би тэгээ цэцэрлэгт явахдаа бол ерөнхийдөө Монгол дээлтэй очдог байсан. Тэгэнгүүтээ пош хүмүүс намайг харангуудаа энэ наазыг хардсан оддын дайны хувц өмссөн байна штэ. Би тэгээд 10 жилийн сургуулийнхаа шилдэг гадаад сурагч байсан. Би бас тэгээд 10 жилийн цорын ганц гадаад сурагч байсан. Тэгэд Монгол ирсэн чинь бол маш ер нь Европт бол амар хэцүү байдаг. Би бол байнга хятад гэж дуудулдаг байсан. Тэгээ Монголдо нутагтаа ирсэн чинь маш сайхан маань хинч намайг хятад гэж дууддаггүй. Чи өөр монголоо л гэдэг. Дөнгөж сая Баярмагны жүжигчин дуудсан гэсэн учраас чи ямар ч асуудалгүйгээр 300,000 төгрөгийг хадааснаа. Тэг чи нэр яг ингэж яриад энэ үс хэл муутай юм уу эсвэл яг тэр нөгөө Польш монголч холигдоод ингэж байна уу? Ер нь жоохон асуудал байгаа. Одоо хахад наалаа яа. Тэгдэг байсан. Ингэдэг байсан. Гэтэ хөөрхөн айгүй гоё шүү дээ. Харин чи аав ээж ч юм уу ингэдэг шүү дээ. Гадаад байгаа ажиллаж амьдарч байгаа монголчууд манай үр хүүхдүүд нөө тэр улсынхаа хэлээр хэл дор монгол хэлээ мартчихад байдаг. Гэр орондоо нөө гадаадаараа яриад. Харин чи дүү л энэ зэрэгтэйс мундаг ярьж штэ. Тийм үстэй баяр үргэлж яах вэ? Зодуулсан ачилтай. Зодуулсан ачилт тус байна штэ. Гэхдээ тэгэхэд яг үний яриад байгаа юм худлаа яриад байгааг үү чи тэр мэдэхгүй шүү дээ. Ер нь ингэж л ярьдаг юм лээ. За. Яг одоо 300,000 төгрөгтэй 300,000 төгрөгөө сейфнес аваад гэртээ ярьж олно. Эсвэл 500,000 төгрөгийн төлөөд эн чинь тавиад өргөжлүүлж олно. Өргөжлүүлээ. Би ч гэсэн тэгж бодож байна. Би хипхоп сонсох дуртай. Тэгээд сүүлийн үед рэперүүд бол өөрийнхөө нэрээ аливаа нэгэн брэндтэй холбодог. Одоо жишээлбэл Don Dior, Gucci Mane, Fendi Fla. Би бас тэгээд өөрийнхөө нэрээ нэг брэндтэй холбосон. Та бүхний өмнө янамал золоо. Тэгээд би юу н Монгол ирсэн чинь манай монгол хүмүүс намайг амар хардаг. Би октодор мессенжер дээр мессеж бичингүү дандаа намайг сэнддэг, хардаг. Тэгээд би сая нэг охинтой болзоонд явлаа. Тэгээд нөгөө охин чинь над руу харангуйтаа "Гү золоо чи нэг нийтийн таньдаг гүм айдлах юм ба. Хинтээ? Чи Арго багштай айдлах юм байна?" Гэсэн чи хажууд нэг цус ахгүй надад харангуйтаа "Гү чи вэрэд байгаа юм. Чи осорж ямаад айдлах юм байна штэ." За. Ингээл дуусчих юм байна да. Ерөөс ингэ дуусчих юм уу? Харин харсан биз дээ. Чи яг инээдгийн даваан дээр бууж өгч байгаа юм шүү. Инээдгийн даваан дээр. За зүгээр. Гэтэ цаг дуслаа. Гайхалтай сайхан хүчийг бидэнд бэлгэллээ. Баяр хүргэе. За баярлалаа. Пошт сургуулийнхаа цорын ганц оюутан бас гэтэ цорын ганц шилдэг оюутан баяр хүргэе. За баяр аав ээжтэй амжилт хүсээрэй. Мэд үргээрэй.